За дараачихаа алхалтыг хийх гээд гачууртын эц өнгөрөөд явж байна. Одоо эндээс мен жүржүүлэг гэж байгаа. Тэр мен жүржүүлэг дээр машина тавьчаад тэгээд цаашаа тэрэлж байгаа шүү дээ. Тэгээд тэрэлж рүү одоо хэдэн километр ч байдгийг километр харж байгаа. Нэг өөртөө таарсан алхалтыг хийх гээд явж байна. За машина нарийн голын цаана тавиад тэгээ өөрөө нааш нь алхаж байна. Одоо хэд орчим явсан юм бэ? За 1 км орчим л явсан байна. Энэ жил амар ус ихтэй байна. Зарим нэгэн гарамнууд нь өмнө сайраараа байдаг байсан бол одоо устай байна. За ийшээ гол ус бүтэн задраагүй байна. За нэг тийм байна да. Одоо ийшээ дахиад жоохон алхнаа, явнаа. Тэгжээд хоол унд хийж идий. Одоо энэ гачууртын эц минж үржүүлэх төвөөс ийшээ тэрэлжийн гүр мойлтын тохоо хүртэл одоо минийхаар нэг 10 км арай хүрэхгүй болов гэж бодож чинь. Би өөрөө өмнө дугуйтаа бол их явдаг байсан. Ийшээ чинь дугуйтай жигээ явахаар одоо харж байгаа зү ийм сайхан ийм модон дундуур явна. Одоо 100 болохоор бүр гоё болно аншаа. За тэгээд хөөхөн талдайгүр хэсэг явна. За тэгээ эргээд хатан дундуур давхин гоё штэ ишиж авсал. За өнөөдөр нэг хэр ядархаасаа шалтгаалаад 2 хоол хийж иднэ. Түрүүнийхтэйгээ адилхан би нэг хоолныхоо юм бас бэлтцсэн байгаа. Нэг тийм удаатай. За тийм гамхаар жоохоо хийж иднэ. Харин ил гал төлөх үгээ сайн мэдэхгүй байна. Яг голын хажууд юм чинь бас төлж болох юм. За алхъя да.
За энэс илүү чадахгүй нэ. За. Жоо амрэ. Шагаа амарч. Миний цүнхс нэлээ хүнд байна. Нэр миний цүнхэн дотор юу байгааг сонирхоо. За нэг ус. За тэгээд нойлын цаас. Нөгөө камерын цүнхийг дахиад аваа явуучих. Энэ камерын цүнх маань нэг бодлоо бас хамар юм. Яа тэгэхээр энэ хатуулагтай учраас харин нэг юм хийгээд унагч мунах дахиад зөөлхөн тусна. За тэгээ нөгөө нэг сүх маань явж л байгаа. Сүхэл хэрэг болдог. Надад бол. За тэгээд тэгээд нэг юм үүргэр сир вэ. За нэг юм боцтой хоол вэ. За тэгээд заац сайн болчихсон. Тоош нөө. За өнөөдрийнхөө хоолнд энийг хэлж байгаа. За нөгөө хоолныхаа нөгөө баг багаар бэлдээд явдаг шүү дээ. Энэ одоо ингээ баг багаар бэлдчихэд байгаа юм. За тэгээд өрөмлийн тос цай давс. За нөөц нэг устай. За халбаг бол байна. За тэгээд газ хэлээдэг. За ийм хэдийн үүрээд л. За энэ зүгүнтэй бол камера, тэгээд камерынхаа хэрэгс илүү батраа, power bank ч гэдэг юм уу. Эднээсээ хийгээд тэгээ үүрээ явж байгаа. Энэ бол одоо яг одоо ингээд үүрч яваад зураг аваад жижиг хоол хийж идээд тэгээ явбал яг таарсан юм. Энэ зүгэн дотор маань одоо таарчаад байна. Би болохоор одоо илүү олон хоногоор бас явъя гэсэн бодол бас байгаа юм зам. Тэгэхээр бол одоо нэг 60 литртэй ч юм уу 50 литртэй ч юм уу цүн авах шаардлагатай болох байх л та. Тэгээд шок майхан гэдэг юм хэрэг болох. За тэгээ одоо энэ ийшээ одоо ингээд тал болоо явчихж байгаа. За одоо тэгээ энэ тал дээр бас гисэг тонгочулж байгаа явж байгаад юу руу ордог. Тэрэлжийн гүүр рүү ордог юм лээ. Би болохоор одоо ер нь ийшээ жоохон алхачаад эргээд одоо буцнаа. Өнөхтөр нэг өндөгтэй. За сайхан нөмөртэй газар очиж байгаад нэг хоолоо хийж идээд цааш явна да.
Энэ хогны асуудал гэж та нэр мөнгө хэцүү байна одоо. Яалтай. Энд тэнд явж байхдаа хогоо аваад л явж юмар байна. Энийг одоо дахин хэлмээр шүү. Наадхаа явж байгаа хог нэр арай л их байна. За энэ хогоо бол зүгээр баг гэхгүй манайхаа аваад явчихж байгаарэ. Надаас л гарсан хог шүү дээ. Энийг бол цүнхтэй явж байгаа хаана шингээж болмоор юм да. Болмоор санагдах юм да. За тэгэл явъя. За үндсэн камерын маань зэнийг дууслаа. Камера батарейны сольж цэнэглэхгүй болжээ. Нэг илүү өтрөтэй. Энэгээр л одоо явна да. За яг энэгээр явж явах хооронд энэний маань цэнийг нь орчих байлгүй дээ. За ингэсийг л явдیں۔ Да. Ингээд цэнэглэл тэгэл зүгүүдээ хийчихтэй. Шоу мó. Ясмас. Бүү ятдаг гэж энд байдаг юм аа. Сонсчихсан. Гэтэ ийм том ийм хийцэн л одоо л харж байна. Байд юм байна. За. Одоо ингээд халаар гисэг явна уу? Би одоо баг за машин тавьсан газараасаа хоош. Юу яасан бэ? Бараг 4 км гараар явчих. Тэгэхээр одоо буцахтайгаа дийлээд 8
За нэг 10 км газар алхахад болно шүү дээ. Сайхан л байна. За нэг мод руу орж ирлээ. За одоо нэг хоол унд хийж идэхгүй бол нэг уур хүрээ явчлаа шүү юм. Нэг л би сүлдээл юм хийхээс дургу хүрээл. Зүгээр сайхан сайхан зүгээр хөвчмэрч юм шиг санагдаа явчих. Энэ бас хөөрхөн хүнд юм үүссэн болохоор хөөрхөн нилээ ядарч байна. Яа за одоо яаж хоол хийнэ. Хажуугаар нэг бичлэг хийж байгаа болохоор айгүй төвхтэй байт юм аа. За тэгэл хийндээ одоо нэг өмөртөх газар газан плүтг маань удирчихгүй газар болж байгаад энэ хоол ичдэг. Яа, за энд нэг юм босгоо ойллоо. Ой. Утал маань ууланд барьдаггүй. Тэгсэн чинь ерөөсөө энэ жигчэн өрөөн дээр бариад болтгоо. Энэ нэг өмнө нэг юу сонсч ирсэн. Оймсныхоо тэр ойдлыг маш сайн харж авах хэрэгтэй гэдэг юм. Тэгэхгүй бол нэг ойдл нь одоо нэг хөл холгож болгодог юм шиг байна. Би миний амс яг энэ дээр л цэвэр үстлээ шүү. Энэ ойдлын зөв харуулж өмсөхгүй бол хөлөө холгоод хол газар явахлаар өстой явахгүй мэн. Ячаасаа яваа явчихсан чинь өстой. Одоо энэ ойдлын өөр тийшнээ тааруулж өмсөхгүй бол утгагүй. Явахгүй шүү. За өөртөөс нэг ойдлын нөгөө тал руу харуулчлаа. Холгоод байгаа тал руу биш нөгөө тал руу харуулчлаа. За ингэж л хэсэг явж үзье да. Шал дарахгүй нөгөө цүнхүүрээ болоо болохоор амар нөтөө. Тэгээ за энэ үсч үлээ. Яа за. Аяа хоолоо хийж идэхгүй л байна шүү дээ.
За. Хоолоо нэг юм хийж авсан. Гадаалчихсан юм шиг. Заасан гэж хэлж байна. Хоолоо нэг ийм их юм байна. Муски. Нэг юм гахамах. Тэгээд нэг юм үүдтэй. Бяслагтай. Хорошо. Өнөөдөр хацуутаас ಇದು гүйлж зүргэнүү. Бараг 10 метр, ийж үсээ 10 метр байна. Дараагийн 7 хоногт яг богд руу төр хутаасаа гарна. Яг цэцэг өнөө гэдэг юм. Наад баяртай. Дараагийн 7 хоног төр хутаараа цэцэг өнөө гэдэг юм.